Dragon Ball-ын бүрэн хэмжээний маш олон ангиудаас хоёр анги л тухайн цаг үедээ бүүн хийж анime ертөнцид шуугиан тарьж байсан. Нэг нь Cooler's Revenge, нөгөөх нь Super Android 13. Өнөөдөр та хэддээ Cooler-тэй ангийг ярихад бэлэн болсон байна. Та хэд угаасаа энэ ангийг үзсэндээ амсахгүй болохоор бичлэг ишлээс өмнө лайка дараарай. Ингээ бүгдээрээ бичлэгэндээ орцгоё. ようこそ私のソウルソサエティへ。 За анime маань Frieza Vegeta гарагийг устгаж байгаагаар хэлнэ. Frieza-гийн хажуун талд нь Cooler өөрийн хөлөг дотроо Frieza-г хүлээж байдаг. Та хэдэд Cooler гэж хэн болохыг тайлбарлаж өгье. Cooler нь Frieza-гийн ах бөгөөд Frieza-г бодвол хамаагүй тайван ухаалаг дүр. Ах гэдэг утгаараас тэр юм уу тулаанд ч тэр шийдвэр гаргахтаа нэг тийм кул дүр. Угаасаа тэгээд кул болохоор нь Cooler гэж нэр өгсөн юм шиг санагдсан. За тэгээл Cooler дүүгээ үргэлж боломжгүй бардан байх юмаа гэж шүүмжилнэ. Яг тухайн үед Cooler-ийн цэргүүд нэгэн жижиг хөлөг дотор нэг бяцхан саяан дэлхий рүү явж байгааг хардаг. Энэ нь бидний мэдих Goku бөгөөд Cooler-ийн цэргүүд бид түүнийг устгахгүй гэж асуухад Cooler энэ бол Frieza-гийн алдаа. Тэр л өөрийнхөө тарьсан лайг өөрөө өргөх ёстой гэв Goku-г зүгээр хайчдаг. Тэр бяцхан саяан сансар огторгойг эзэмшдэг хамгийн том гэр бүлийг нураана гэж хэн ч төсөөлөөгүй шүү дээ. Цаг хугацааны хувьд намайг гараг дээр Goku Frieza-г ялсны дараа харин дэлхий дээр андроидууд хараахан гарч ирээгүй байгаа үе дэлхий дээр Goku бэлтгэлэн Gohan гэртээ ширээний ардсан маш арга хичээлж байлаа. Түүний ээж жижиг Gohan-ыг сайн сурах ёстой. Ирээдүйд мундаг эрдэмтэн болох хүн шүү дээ гэд нэлээд хичээлээ хийх шаарддаг. Gohan ч ойлгомжтой автагаа цог бэлтгэл хийхийг үнэхээр их хүсдэгч ээж нь бол гудамжны байлгаан болохгүй юу гэд огт зөвшөөрдөггүй. Goku орж ирэн Gohan-д амралт эрэхтэй бид тэр цугтаа салхинд гарлаа гэж хэлдэг. Чичиж ихэндээ дургуутсан ч Gohan-ыг баярлж байгааг хараад бууж өгнө. Ингээ Krillin тэр цугтаа ууланд майхантай аялд явахаар болдог. Яг энэ үед Cooler өөрийн дүү Frieza-г ялгцсан гэдгийг сонсноо. Ах хүний хуваарч тэр юм уу гэр бүлийнх нь нэр хүнд шалхаар нэг болсон ч тэр юм уу яадаг ч байсан Frieza-г ялсан саяаныг устгахаар дэлхий рүү өдлөнө. Дэлхий дээр Gohan мод хагаалж Goku загас барин цагийг бол үнэхээр аж аргалтай өнгөрөөж байлаа. Гэвч энэ амар амгалан удаан үргэлжлэхгүй нь 10,000% ойлгомжтой шүү дээ. Cooler-ийн супер цэргүүд үгийн зөрүүгүүд хэрэг рүү гинтийн дайралт хийгээд Krillin Gohan хоёрыг бариад авах үед Goku ч тэдэнд туслахаар гарч ирдэг. Байснууд Goku-гийн хүчийг хэмжигчээрээ үзээд энэ тэгээ супер сайн юм уу гэд инээд алдцгаана. Угаасаа энэ инээд нь ханиад болох нь 10,000% бас л ойлгомжтой шүү дээ. Gohan энэ хооронд Krillin-ийг аюулгүй газар руу авч холдуулдаг. Goku Cooler-ийн 3 цэргийн эсрэг ганцаараа үзэж төвөггүйхэн илүүргэж эхэлнэ. Гэвч яг энэ үед Cooler өөрийн биеэр гарч ирдэг. Goku түүнийг хараад Frieza байна гэж андуурнаа. Gohan Krillin-ийг аюулгүй газар төхүүлчгээд буцаад явж байхад Cooler лазераараа шууд алах гэж байхад Goku амжиж Gohan-ы урдуур нь орж биеэрээ тухайн дайралтыг хаадаг. Энэ лазер ямар аюултай болохыг хүн болгон хэлбэлгүй мэдэж байгаа. Goku ч маш хүн шархтан гол руу ундаг. Cooler угаасаа нэг тийм зөвүүн дутуу ажил хийдэггүй болохоор иймхэн саяанд Frieza ялгдаг эсгүй. Заавал түүнийг олж алах хэрэгтэй гэж цэргүүддээ тушаал өгнө. Тэд Goku хайх явцдаа ойр орчмын бүх зүйл болох амьтад, ой модтой нь юучгүй устгана. Энэ үед Goku, Gohan хоёр нэгэн агууд нуугдж байсан ч тухайн дайралтын улмаас хадан дарагддаг. За аним үзэх дуртай хүүхд залуучдад бол гоё мэдээтэй. Anime Store гэх анимийн бүх төрлийн хувцас зарж байгаа шинэ дэлгүүр нэгдсэн байлээ. Дулаараа тавар болж байгаа учраас би өөртөө Demon Slayer, Hunter x Hunter-ын нэг подолк, нэг хүүдээ авсан. Та хэд бас энэ зуныг найзуудтайгаа өөрийн дуртай анимийн подолк хүүдийг өмсөж өнгөрүүлээрэй. Дэлгүүрийн IG болон Facebook хаягийг доор үлдээчээ. Ингээ бүгдээрээ бичлэгэндээ буцаа орцгоё. Удалгүй Krillin тэднийг хайж олоод нуранганд ороос гаргаж ирэхэд Goku өөрийгөө шарын эхлээд амьтдад тослох гэдэг. Goku юу ч болсон өөрийгөө хоёр тавьдаг л да. Goku-гийн шарах маш хүнд байсан болохоор аргагүй ирэхэд Senzu олж ирэхээр Gohan-ыг явуулнаа. Gohan луугаа онон хамаг хурдаараа Karin цамхаг руу яарнаа. Тэрээр цамхаг руу гараад болсон бүх үйл явдлаа хэлээ. Нөгөө хоёроос Senzu өгч туслаач гэхэд Yajirobe нэг ууд Senzu шош гаргаж өгөхөөр болдог.
Мөн тэрээр өөрийн идэх гэж байсан ганц сензүг за та эд авсан дээр ах гэд Гохонд өгөхөд Гохон ч түүнийг халаасандаа тусад нь хийж аваад буцдаг. Гохон буцаж явахдаа күүлрийн цэргүүдтэй таараад аргагүй эрхэн тулгаанд орохоор болно. Тухайн үеийн Гохоны хүчний түвшин суул бэлтгэл гэдэр нээх хийгээгүй болохоор байдал мэдээж эвгүйтнэ. Нөгөө цэргүүд нь зам таарсан хинж бай алах тушаалтай болохоор Гохоны толгойг барин яг бяцлагын даваан дээр араас нь хэн нэгэн дайралт хийж түүнийг авардаг. Тэр нь мэдээж Гохоныг Гокугаас илүү хамгаалдаг Пикколо ирсэн тэр байсан. Пикколо ч намайх гариг дээр тулаан их явцдаа нэлээд хүчтэй болсон болохоор цэргүүдийг төвөггүй буулгадаг. Тухайн тулаанд хүчний хэд их зөрүү харагдаад Пикколо бараг л ялж байхад күүлэр гинт гарч ирэн Пикколороо нөгөө амир лазераараа харваад унгачнаа. Гохон ч нэлээд юм болсны эцэст Гокуд сензүү өгөх гэтэл нөгөө күүлрийн туслахууд нь ууттай шошийг нь дэлбэлж орхидог. Крилин ч бас хурган ууртай нөгөө хэдтэй толдог боловч тусыг бас л эс олоод ялагдана. За ингээд анима дууслаа гэсэн Гохон сүүлд авсан нэг илүү сензүүгөө санаад Гокуд шууд өгдөг. Күүлрийн цэргүүд бүр үнэн элдвтэй хурган хөдөлгөөнтэй гарууд шууд л буцаад Гокуг алахаар агуураад өгөх үед түүний хүч хэмжигч агуугаас асар их хэмжээний ки мэдрээд дэлбэрж орхино. Гоку ууртаагаар агуугаас гарч ирэхэд күүлрийн нөгөө туслагч хүчтэйгийн өмнө яалтчгүй хүчин мөхсдөг. Яг энэ үед күүлэр Пикколог барьсаар гарч ирээд Гокугийн нүдэн дээр түүнлүү шууд дайралтууд хийдэг. Гоку ч өөрийнх нь хайртай гэр бүл найз нөхдөөр нь оролдвол яаж уралдаг вүлээ тэрэн шигээ урлаад замдаа таарсан цэргүүд эдрийг дүнсээл тавьдаг. Күүлэр угаасаа Гокуг Супер Сaiyan болоо гэдгийг сайн мэдж байгаа үнэн зөвөнгаар жинхэнэ хүчээ харуул гээл тэд хоорондоо тулднаа. Гокугийн эхний дайралтууд бүгд оонж күүлрийг гайхтал авдаг. Гэвч күүлэр намайг дүүшиг минь басах хэрэггүй хэмээн ус руу дагуулan орон тулалтаа үргэлжлэнэ. Гоку маань Кайокен ашиглан күүлэртэй энэ тэмцүү үзэлцдэг. Уснаас гарч ирэн күүлэр Гокуг дутуу үнэлж байснаа хэлдэг. Дутуу үнэлж байна гэснээ энийгээд эхэлдэг. Тэр күүлэр нэг аимшигтай нууцыг бид бүгд хэлнэ. Миний дүү ердөө 3 удаа хувирч чаддаг байсан. Би бол 4 дахь хувирлыг нээсэн гэж хэлээд хувирж эхэлнэ. Күүлрийн хувирлж бид бүгдийн төсөөллийг хол илүү давсан хүчтэй байсан. Энэ хувирал нь Гокугийн төсөөлж байснаас ч илүү хүчтэй байсан. Күүлэр дүүшгээ зөөлөн амтахгүй юмээ хамаг хүчээрээ Гокуг маш эрсцгийгээ зоож хэлдэг. Күүлрийн хөдөлгөөн хурд хүч эдэн бүр хамаагүй өөрчлөгдсөн байсан. Гэвч Гоку шархсан найз нөхөд эм зэмгүй үгсэн амт тэднийг бодоод уур хилэн дээр зэгтээ үрж домог зүг гэсэн юм болж хувирнаа. Күүлэр түүний шаргал ус гинт өөрчлөгдсөн асар их хүчийг хараад сая л нэг шингэн Супер Сaiyan-тай нүүр туснаа ойлгоно. Мэдээж Супер Saiyan болсон Гокугийн өмнө күүлэр юу ч болдоггүй. Гоку ч күүлрийн гарыг барьж аваад нэг зохилт гинэ. Нэгэн цохилт аваад күүлэр бүр амтан болно. Юу тэр дөрөвдөг хувирлээ дээр би бол нэг л хувираад ийм л байждаг. Амаараа илгөөж нүднийхээ хацаар хэлдэг. Күүлэр ч тэгээ яаж зүгээр авах хөөрхөн хийж гинэ. Аль чадгаараа л хүчтэй зохилтууд хийдэгч Гокуд нөлөөлж байгаа юм байхгүй. Гоку ч та нар яасыг хөшөө авалт гэдгээд ингэж хэлдгөөж дотроо бараг л хэмэх юм бодоод түүнийг боксing мишээ болгоно. Өөрийгөө угаасаа энэ тулаанд барахгүйгаа мэдсэн күүлэр Фризагийн ашигладаг байсан хамгийн хүчрэг техникийг хийхэд болдог. Энэ дайралт үнэхээр бас бага багаад миний амийг ангаалж амар дайралт. Гокуроо чиглүүлээд энэ дайралт угаасаа гариг устгаараа алдагдах болохоор дэлхийг бол таар агт байгаа юм шиг хэлж чадна гэдгийг сайн мэдж байгаа болохоор чи сайн тулдаа даанч би энэ орчлагын хамгийн өчигдэн байлаа гэж күүлэр хэлээд түн рүү дайралтыг хийдэг. Тухайн тэр дайралтыг Гоку 2 гараараа тогтоон байж дийлхээ болсон. Яг эцэгтэй мөчид өөрийн бүх хүчийг Камихамехаж шингээж буцааж түн рүү илгээдэг. Күүлэр өөрийнхөө дайралтад өртөөд өгдөг юмдаа өрхий. Өгч байх үедээ тэрээр Гокугийн үлгийг явуулж байсан тэр мөчийг эргэн санаж тэр үед би Фризагийн алдаа гэж бодож байсан ч яг үнэндээ миний алдаа байсан байж хэмээн харамсан үнс олдог доо.
За ийхүү энэ анги маань энэ үрээд дуусч байна. Энэ үртэл хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк, саб дарахаа бүү мартаарай. Дараагийн бичлэгээр кулерийн эргэн ирэлт юм уу Android 13 ярих бах. Тэр хүртэл түр баяртай.